За, сэдвийнхээ 3 дугаар хичээлд оръё. Тэгэхээр өнгөрсөн хичээл маш хүнд байсан, тийм үү? Гэхдээ байна шүү. Миний хувьд асуудлаа сэргийлэхийн тулд эрүүл айдас ойлголттой байх нь хавьгүй дээр. Хүн өндөр хаднаас нь ч үх гэж байвал та холдуулахгүй гэж үү? Яг үндэ тэд нүдэ боочгсон яваа. Тэгээд эргэмг рүү жаахан л ойртчих. Ойртвол бүр гоё харагдана гэдэл яваад байвал та зогс гэж хашгирна бидтэй. Зүгээр ч нэг хэлэхгүй байдгаараа хашгирна. Тэгвэл Үйлс 4:12 дээр Библи өөр хэний ч дотор аврал үгүй гэж маш тодорхой хэлсэн. Тэнгэрийн дор биднийг аврах өөр нэрийг Бурхан бидэнд өгөөгүй. Биднийг аврахын тулд шүүд амийн гэж хэлэхгүй юу? Тэгэхээр юм байна. Бурхан хүмүүст тийм л хайртай юм бол яаж там руу явуулж чадж байна? Есүсийн тухай хизээч сонсоогүй тэр хүмүүсийг гэдэг. Тэгвэл сонс. ертөнц бүтээгдснээс хойш түүний үл үзэгдэх чанарууд, түүний мөнх хүч ба Бурхан чанар нь бүтээгдсэн зүйлсээр дамжиж, ойлгогдож, илэрхий харагдаж байгаа тул тэдэнд шалтгаан байхгүй. Одоо юу хэлмээр байна? Ямар ч шалтгаан байхгүй. Ягаад гэвэл би Малайз, ойрхит орнод зэрэг газрын хүмүүстэй уулзахад тэр хүмүүс Бурхны Есүсийн авралыг хашгирч байдаг. Би Индонезийн 140 мянган хүнтэй чуулганд ном олсон. 70 мянга гаруй нь лалын шашнаас эргэсэн хүмүүс байсан. Би тэнд байхдаа тэнд нийтээ 3 удаа очсон. Чуулганы зохион байгуулагчаас нь яаж аврагдсныг нь асуусан юм. Тэр над руу харснаа. Би үнэнч мусульман хүн байлаа. 5 дахь өдөр бүр Москев нь тэр маш баян хүн байсан шүү. Тэгээд тэр нэг удаа би гэрийнхээ дотоод өрөөнд байж байлаа гэж ярьсан юм. Өөрөөр хэлбэл байшин маш том учраас тэр өрөө цонхгүй байж л дээ. Тэр өрөөнд нь ажлынхны өрөөний хаалгаас өөр орц гарц байдаг байж. Тэгээд тэр хүн би ажлынхаа өрөөнд байж байсан. Доошо хараад ажиллаа хийж байтал миний хажууд нэг хүн байгааг мэдсэн юм. Би аажмаар толгоогоо өргөөд хартал нэг нийл ягаан өмөрхтэй хүн алгаан дэлгээд миний гарыг барь, би Есүс байна гэж хэлээд л нүдэн дээр минь алга болчихсон. Би тэр Есүсийг хайж ирсэн. Тэгээд аврагдсан юм да гэж ярьсан юм. Одоо тэр маш том чуулганы зохион байгуулагч болжээ. Тэгэхээр шалтгаан байхгүй. Хүн өөрөө л Бурхныг мэдмээр байна гэвэл Бурхан түнд Есүсийг илчилж өгнө. Амен гэхгүй юу? Гэхдээ өнөөдөр би онцгой нэг бүлэг хүмүүсийн талаар ярмаар байна. Би галт нууранд хаягдах янз бүрийн хүмүүсийн талаар ярина л да. Гэхдээ тэр дундаас мэхлэгдчихсэн өөрсдийгөө тэнгэрт орно гэж бодож байгаач тэнгэрт орж чадахгүй тэр хүмүүсийн талаар онцлог ярмаар байна. 1980 оны сүүлээр би маш аймаар үзэгдэл үзсэн юм. Библи янз бүрийн үзэгдлийн талаар ярьдаг шүү дээ, тийм үү? Яг өөрөө тэнд байгаа юм шиг нээлттэй үзэгдэл гэж байдаг. Нөгөө тэгвэр сүнслэг үзэгдэл гэж бас байна. Би зах хязгаар нь үзэгдэхгүй далай тэнгисийн ус шиг олон хүн үзсэн. Үнэхээр хязгаар нь үзэгдэхгүй тийм олон хүн. Тэд тэнгэрийн үүдэнд ирсэн. Миний ард тэнгэрийн үүд байсан. Харин үүд бид хоёрын дунд Есүс зогсож байлаа. Тэр их хүмүүс бүгдээрээ Есүсийг эзэн гэж дуудаад л бүгдээрээ л Бурхны хаанчлалд ор гэдэг үгийг сонсно гэдэгтээ найдсаар. Гэтэл миний араас би та нарыг мэдэхгүй зайл гэдэг үг сонсогдсон. Тэгээд Бурхан надад тэр үзэгдлээр тэр үгийг сонссон хүмүүсийн нүүрэн дээрх аимшиг, айдас, итгэж ядсан байдал, цочрлыг харуулад тэгээд Бурхан надад тэр хүмүүсийн төлөө энэлэх зүрхийг суулгасан юм. Зөвхөн гадаа яваад төөрөстийн төлөөх зүрхийг биш, бас чуулганд байгаа төөрөстийн төлөөх зүрхийг. Есүс юу гэж хэлснийг би танд үзүүлмээр байна. Намайг эзэн минь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй гэсэн. Энэ үгийг Мухаммед юм уу Будда хэлээгүй. Харин Есүс хэлсэн шүү. Энэ бол Есүс. Намайг эзэн минь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин Тэнгэрт байгаа эцгийн минь хүслийг үйлдэгч нь л орно. Тэгэхээр би нэг зүйлийг хэлмээр байна. Нэгдүгээрт тэд Есүсийг эзнэ гэж дуудсан. Есүс энэ үгийг бүр давтаж хэлсэн байна. Бичээс аливаа үгийг цохон тэмдэглэх зорилгоор л давтаж хэлдэг юм. Жишээлх юм бол Есүс үннээр би хэлий гэдэг юм. Яг л Есүс таныг урдаан зогсоож байгаад үннээр би чамд хэлж байна гэсэнтэй л адил юм. Есүс үнийг бүх зүрхээр хэлсэн. Зүгээр нэг цохон тэмдэглээд зогсохгүй. Бүх сэтгэл мэдрэмжээ гаргасан. 2 дугаар Самуэль 19:4 дээр Давид Абсалом хүүмэн гэж байдгаараа уйлдаг. Давид хүүмэн гэж ордуу тавьсан. Тэгэхээр давтамж нь цохолтоос гадна маш хүчтэй сэтгэл мэдрэмжийг илэрхийлж байгаа биз. Цааш нь уншвал тэр өдөр надад олноор эзэн минь гин гэж бас л сэтгэл мэдрэмж гарч байгаа биз. Бид таны нэрээр иш үзүүлж. Тэгэхээр тэр хүмүүс сэтгэл зүрхээрээ сайн мэдээний сургаалд итгэж сайн мэдээ ярьдаг байж юм. Таны нэрээр иш үзүүлж
таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, таны нэрээр олон гайхамшигыг үлдэж байсан босуу. Тэгэхээр тэр хүмүүс үйлчлэл хийдэг байжээ. Дахиад давтах уу? Тэд сайн мэдээнд итгэдэг. Чин зүрхнээсээ надаас хоцроог үз. Тэд Бурхны үгийг ярьж үйлчлэлд оролцдог байжээ. Тийм боловч тэд надаас зайл гэдэг үг сонсно. Байзаараа. Уг нь тэд итгэгчл хүмүүс баймаар. Гэхдээ энэ дөрвөн зүйл нь хүнийг итгэгч болгох чаддгүй ажээ. Тэгэхээр вэ шүү. Жинхэнэ итгэгч хүн энэ дөрвөн зүйлийг заавал хийдэг. Гэхдээ энэ дөрвөн зүйлийг хийлээгээд автоматар итгэгч болчихдгүй. Би юу ч зохиогоогүй шүү. Би Библийн хэлснийг л зааж байна. Цааш нь тэгэхэд нь би тэдэнд би та нарыг танихгүй. Энэ хизээч дотн мэддэггүй байсан гэсэн утгатай геноско гэдэг грек үг. Ёс бусыг үйлдэгч та нар надаас зайл гэж хэлнэ. Есүс намайг эзэн гэсэн бүхэн Тэнгэрийн хаанчлалд орохгүй, харин аавын минь хүслийг гүйцэтгэдэг хүн орно гэж хэлснийг санаж байна уу? Тэд ёс бусыг үйлддэг байжээ. Үйлдэх гэдэг үгийг анхаараарай. Ёс бусыг грекээр аномия гэх бөгөөд энэ нь Бурхны эрх мэдэлд захирагдахгүй байх гэсэн утгатай юм. Бид энд нүгэл дунчгаад Бурхан дээр уучлаарай гэсээр очдог хүний тухай яриаггүй шүү. Есүс өөрөө ах トゥ чинь чиний эсрэг өдөрт 70-7-оор үржүүлсэнтэй тэнцэх хэрэг өдүүлээд үнэхээр гэмшвэл түүнийг уучлаарай гэж хэлсэн шүү дээ. Тэгээд Тэнгэрийн аав чинь уучлалт яадал уучил гэж заасан. Хүн яаж өдөрт 70-7-оор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нүгэл үйлдээд үйлдсэн даруйдаа жинхнээсээ гэмшээд байх вэ? Энэ бүхэн ямар утгатай? Та хүний гомдоосондоо өнөхүү гэмшиж байвал та уучлагдсан. Тэгэхээр дээрх хэсэгт энэ тухай яриаггүй. Бид за зүгээр дээ ийм байх штэ. Би нэг үлсээр аврагдсан. Гэхдээ өөрөнгөсөн амьдралтай хүн. Тиймээс зүгээр штэ гэдэг хүний талаар ярьж байна. Ингэж ярьж байгаа бол та тун аюултай нөхцөлд байна. Мэдв? Миний яриаг ойлгож байна уу? Намайг үзэж байгаа ямар ч хүн миний үзэгдэл гарсан тэр хүмүүсийн дунд бүү орог. Үнэхээр бүү үзэгт. Паул юу гэж хэлснийг мэдв үү? Тиймээс би бүхний цусны буруугүй гэдгээ та нарт энэ өдөр гэрчлэх байна. Учир нь би Бурхны бүхий л төлөвлөгөөг та нарт мэдүүлэхээс зайлсхийсэн үгүй билээ. Би яг энэ талаар пасторуудын конференц дээр ярьсан. Гэтэл нэг пастор над дээр ирээд хэлгэнсэн. Тэгээд чи яаж хуучин гэрээний юмыг бидэнд шахаж чадж байна гэсэн юм. Харин би түнд юу? Библийг нэгэд Үйлс 20 дугаар бүлгийг гаргана уу гэлээ. Тэгээд нэгээд Үйлс 20 дугаар бүлгийг гаргасан. Тэгэхээр би Паулийн үгийг уншнуул гэлээ. Тиймээс би бүх хүний цусны буруугүй гэдгээ та нарт энэ өдөр гэрчлэх байна. Учир нь би Бурхны бүхий л төлөвлөгөөг та нарт мэдүүлэхээс зайлсхийсэн үгүй билээ. Өнөөдөр бид ингэдэг болсон. Бид Бурхны хайрын талаар хайртай, дуртай, гоё санагддаг дурламар ишиллэл уншдаг. Тийм ээ, Бурхан бидэнд хайртай. Хайртай болохоор бол бидний төлөө амиа өгсөн. Гэхдээ Бурхны бүрэн зөвлөгөө гэж нэг юм бий. Бурхныг хайрлах нь түүний тушаалуудыг сахих явдал юм. Түүний тушаалууд хүнд дарамт биш билээ. Тэгэхээр тэр хүмүүс хуулийг хэрэгжүүлдэггүй байжээ. Тэд Бурхны тушаалыг сахилгүй. Бүх юм окей болно. Нэг үйлсэл биднийг аварчихна. Тиймээс алзахгүй. Би дажгүй. Есүсийн цус намайг аварсан. Би гэмшлийн залбирлыг хэлсэн гэдэг жишгээр л амьдардаг улсаа. Маш алдартай нэгэн үйлчлэгчийн юу гэж хэлснийг мэдв үү? Гэмшлийн залбирлаас болж шоронд байгаа олон Америкчууд тамд орж байна да гэж хэлсэн. Яагаад гэвэл тэд гэмшлийн залбирлыг хэлчихвэл боллоо гэж итгэсэндээ эзнээс эмээхэн болдог. Би томьёог хэлсэн тэгээд л аврагдсан гэдэг. Найзуудаа би нэг юм хэлье. Бид маш аюултай цагт аж төрж байна. Бид нэг Есүсийг бүтээсэн. Паул түүнийг хийсвэр Есүс гэсэн. Үндсэндээ хүмүүс энэ дэлхий дээр дураараа нүглэн хийгээд л дэлхийгээс огт ялгагдах юм байхгүй амьдраад л Тэнгэрт итгэл найдвараа тавьж тусгаарлагдах шаардлагагүй гэдэг. Гэхдээ бичээс ийм өршөөлийн тухай ярьдгүй. Би энэ үннийг илчилмээр байгаа учраас өнөөдөр энэ тухай зааж байна. Паул Тимотед юу гэж хэлснийг үз. Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав гэж юм. За, Паул болдоо юугаа яриад байгаа юм бэ? Паул манай энэ үеийн талаар ярьжээ. Тэр бидний энэ үеийг тун хэцүү үе байна гэсэн. Яахаараа манай үе Паулийн үеийнхнээс хэцүү болчихдаг билээ. Паулийн амьдралыг харал та. 3 удаа жанчулсан. Саваагаар шүүд. Хүмүүсийг яагаад саваагаар жанчдаг юм бэ? Ясыг нь гэмтэх гэж. Ясаа гэмтэж үтсэн хүн байна уу? Би нэг удаа хоккей тоглож байгаад цахиур дээрээ тэглэж унаад хавирган гэмтэж гэж билээ. Дараа нь номлож таарсан. Тэгээд дараа нь 6-7 хоног ёо гэж орилсон. Энэ завар хизээ дууснаа гэдэл эмч нар та ясаа гэмтэж гэж 6-аас 8-7 хоног болж байж идэгэндэ гэсэн. Тэгээд тэд хүмүүст яг тийм зовөр өгөх гэж саваагаар жанчдаг. Паул 3 удаа саваагаар жанчулсан. 39 удаа ташуурдуулсан. Хүмүүсийг яаж ташуурддгийг мэдв үү? Хүмүүсийг ташуурын шонд өлгөөд нурууг нь сайтар тэлж чангална. Тэгээд ташуур нуруунд дундуур нь буухта яг л халуун хутгаар цөцгийн тос дундуур зүсэх шиг л арсыг нь зүснэ. 5 удаа 39 удаа ташуурдсан шүү. Бас чулуугаар шидвэлсэн. Гэтэл ийм хүн манай үед санаа зовж л байдаг. Тэгээд Паул дараа нь яагаад энэ үе илүү хэцүү байхыг хэлжээ. Учир нь хүмүүс аминч, мөнгөнд дурлагч, сагсуу, их цантай, доромжлогч, эцэгтэй дуулуургүй. Үл талархагч, ариун бус, үл хайрлагч, болон гихчлэн олон зүйлийг дурдсан. Би товчилж байна шүү.
Тэд итгэл сүсэгтэй дүртэйч хүчийг нь үгүйсгдэг. Чи тэднээс хол бай. Өөрөөр хэлбэл тэд нэгүсэл миний асуудлыг шийдсэн гэдэг намайг анхааралтай сонс. Нэгүсэл биднийг нүглийн шийтгэлээс чөлөөлөөд зогсохгүй. Нүглийн болчлоос чөлөөлдөг. Ойлгов уу? Ийм л учиртай. Бид үүнийг хүмүүст мэдүүлэх ёстой. Хүн итгэхээс нааш нэгүслийг хүртэхгүй. Тэгвэл мэдэхгүй зүйлдээ хэрхэн итгэх вэ? Тиймээс нэгүсэл бидэнд ариун амьдрах хүчийг өгдөг. Энэ нь бурханлаг амьдрах, бурхны хүч гэдгийг хүмүүс мэдэхгүй бол яаж бурханлагаар амьдрах вэ? Бид хүмүүсийг алж байна л гэсэн үг. Үнэн биш үү? 8 дугаар ишлэгийг үзнэ. Паул тэд ч ялзарсан санаатай, хуурамч итгэлтэй хүмүүс юм гэж. Тэр хүмүүс итгэлтэй боловч тэр нь хуурамч итгэлэж. Харин ёрийн муу хүмүүс мэхлэгчэд хуурч хуургадан улам муудна. Тэд бол хуурамч хүмүүс. Би яг л ийм хуурамч хүмүүсийн талаар л ярьж байна. Тэд нэр хүнд олж цэцгэлнэ. Тэд цэцгэлнэ шүү. Тэд том цуглаан хийн, цуглаанаас цуглаан дамжиж үйлчлэн. Тэд цаг үргэлж суралцсан. Гэхдээ хизээч үнний мэдлэгт хүрэхгүй. Тэд бусдыг мэхлэж өөрсдөө ч мэхлэгдэнэ. Яг ийм хүмүүс л Есүсээс ор гэдэг үг сонсохоор очоод зайл гэдэг үг сонсно. Энэ хүмүүсийн дунд би хэнийгч багтаасаа гэж хүсэхгүй юм. Амен гэж хэлэхгүй юу? Амен. Тиймээс л Есүс хүмүүсийг гагцгүй үйлдэлээр нь тодорхойлж болно гэсэн юм. Хүүхдүүд маань жаахан байхдаа христчийн сургуульд сурдаг байлаа. Тэгээд би хөвгүдээ ангийн чинь хүүхдүүд итгэгч мөн эсхийг яаж мэдэх вэ? Үгээр нь биш, харин яаж амьдарч байгаагаар нь. Үйлдэлээр нь шүү гэж хэлдэг байсан юм. Амен гэрээ. Тиймээс л Есүс Матай 7 дугаар бүлэг дээр энэ тухай ярихдаа суурийн тухай ярьсан юм. Есүс суур гэж бие хэмээн айлдсан. Тиймд эдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу үйлдэгч бүр хадан дээр байшингаан барьсан ухаалаг эртээ зүйрлэгдэнэ. Тэгэхээр түүний суурь нь хад аж. Тиймд эдгээр үгсийг минь сонсоод тэгэхээр тэд хоёулаа Есүсийн үгийг сонсдог байх нь. Тиймд эдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу үйлдэгч бүр. Тэгэхээр энэ хоёр хүний цорын ганц ялгаа нь нэг нь үйлддэг бол нөгөө нь үйлддэггүй бөгөөд элсэн дээр байшингаан барьдаг тэнэг хүн аж юм. Тэгээд шуургад идэхэд элсэн дээр барьсан байшин нь хичнээн гоё сайхан байсан ч нурж унана. Тиймээс л бидэнд эрүүл суур хэрэгтэй. Амен гэж хэлэхгүй юу? Хэрв та англиас өөр хэлээр ярьдаг бол, хэрв та Джон Лиза Биверийн бусад сургаал хичээлийг сурмаар байгаа бол Cloud Library.org хаягаар нэвтэрч видео хичээл сургалтын материалыг үнэ төлбөргүй татаж авна уу? Хэлээ сонгоно уу? Өргөтгсөн сангаас хүссэн материалаа сонгоно уу? Цахим ном, видео хичээл, аудио ном сургаал, зурагтын хөтөлбөрүүд, Библи зэргийг дэлгэрэнгүйг Cloud Library.org хаягаас. Тэгвэл тэр суурь нь юу вэ? Исая 33-ийн 6 дээр тэр чиний цаг хугацааны бат суурь бөгөөд мэрэгэн ухаан мэдлэг ба авралын баялаг мөн эзнээс эмээхүйн түүний эрдэнсийн сан билээ гэдэг. Эзнээс эмээхүй гэж бүгдээрээ хэлнэ үү? Эзнээс эмээхүй. Эзнээс эмээхүйн түүний эрдэнийн сан билээ. Тэгэхээр Исая бидэнд бидний амьдралын суурь нь эзнээс үнэн голоосоо эмээн хүнд итгэх сэтгэл гэдгийг хэлж өгчээ. Үүнийг Есүсийн өөрийнх нь үгээр баттгая. Энэ үг улаанаар байгаа шүү. Есүс гэвч илчлэгдэхгүй байхаар далдлагдсан, мэддэхгүй байхаар нууцлагдсан юм гэж огт үгүй билээ гэсэн. Есүс шүүх өдрийн тухай ярьж байна. Тэгэхээр нууцлагдсан юмс гэж юу вэ? Бодол, санаа, сэтэл, үйлдэл, хэнд ч мэддэхгүй гэсэн бүхэн чинь. Одоохондоо нууц байгаач хожим илчлэгдэнэ. Нууц болгон чинь санаа, сэтэл, бодол чинь бүгд илэрхий болно. Иймд харанхуйд хэлсэн чинь гэрэлд сонсогдно. Дотор өрөөнд чихэнд шивнсэн чинь дээвэр дээр зарлагдана. Шүүх өдөр ийм л юм болно. Харин дараа нь Есүс юу гэснийг мэдэх үү? Хараа, би танарт хэлье. Яг дараагийн ишлэн шүү. Андууд минь мах бодийг хөнөөгчдөөс бүү. Хөнөөсний дараа тэд яаж ч чадахгүй. Харин хинээс айж эмээвэл зохихыг та нарт сануулъя. Хөнөөсний дараа Есүсийн өөрийнх нь үгийг хараарай. Хөнөөсний дараа там таях эрх мэдэлтэй нэгнээс эмэхтэн. Тиймээ би та нарт хэлье. Түүнээс эмэхтэн. Тиймээ түүнээс л юм. Тэгэхээр эзнээс эмээхүйн биднийг худал хуурмагт итгэж Бурханаас нуух хаах зүйлтэй болохоос мань сэргийлдэг байх нь. Жишээлбэл та биеийнхээ температурыг халууны шилээр хэмжиж мэднэ тийм үү?
Тэгвэл Бурханаас эмээх эмээлтэн химжих халууны шилтэй бол Бурханаас аль зэрэг юм нууж чадах бол бид. Би лав юу ч нууж чадахгүй. Тэгвэл яагаад нууж чадах юм шиг худлаа яриад худлаа бодоод байгаа юм? Яагаад ийм сэдэлтэй байдаг юм? Яагаад хүнийг хорлох гээд байгаа юм? Та над тэмээ үнэн, гэхдээ та нар яг юу болсныг үннээр нь мэдэх юм бол тэр хүнийг хорлох нь үнэхээр зөв юм байна гэдгийг мэдэх болно гэж хэлэх санаатай байна уу? Та бүр сохроод Бурхан таны цаад сэдлийг харахгүй хэмээн өөрийгөө мэхлэж байна. Израилийн удирдагч нар юу гэж хэлснийг хар. Тэгээд тэр надад хүний хүү чи Израилийн гэрийн ахмадууд харанх үед юу үйлдэж буйг харв уу? Учир нь тэд эзэн биднийг хардаггүй. Эзэн энэ нутгийг орхив хэмээдэг гэв. Та Бурханаас ямар нэг юм нууж чадна гэж бодож байгаа бол Бурханыг өөр шигээл санаж байна гэсэн үг. Харин эзнээс эмээх үн Бурханыг бүрэн эрхийнхэн дагуу хүндэтгэдэг. Тэр бол Бурхан шүүд. Исая бол Бурхандаг хүн. Исая мууг сайныг муу гэдэг хүмүүс золгүй. Архитэн согтурагчид золгүй. Бардам хүмүүс золгүй гэж 5 дугаар бүлэгт номлосон. Тэгснэ 6 дугаар бүлэгт Исая эзнийг ганц хальт хараад л архичдгийг биш харин өөрийгөө би золгүй гэсэн. Яагаад гэвэл тэрээр амьдралдаа анх удаа хүнд үйлчилж байгаагаа ухаарчээ. Амьдралдаа анх удаа тэр ариун Бурханы өмнө өөрийгөө хэн болохыг ухаарчээ. Тэгэхээр ийм байна. Бурханаас имэж явах нь эрүүл зүйл юм. Учир нь ингэвэл та тэр агуу цэвэр ариун Бурхан тантай хамт байгааг санаж явна. Бурхан та бидэнд нэгүслээрээ ингэж амьдрах, ингэж сэтгэх чадвар өгсөнд баярлалаа. Тиймээс надад нэгүсэл хэрэгтэй. Би нэгүсэлд донтчихсон. Үүнийг би ч хүмүүстэй Жон Бивер нэгүслийн донтон гэдэл. Би Бурханы нэгүслийг л хүсдэг. Яагаад гэвэл нэгүслгүйгээр би бурханлаг амьдарч чадахгүй. Би нэгүслэр үйлдэлэн аргалуулахгүй юм. Нэгүсэл эндээс л эхэлдэг. Би зөв сэтгэлтэй, зөв бодолтой, зөв санаатай байх ёстой. Тэгвэл эдгээр нь зөв гадаад үйлдэлийг төрүүлнэ. Амен гэх үү? Гайхалтай үг шүү. Бурханаас эмээх үеиг шүүхээс салгаж болохгүй. Зүгээр л болохгүй. Христийн шүүх сэнтийг эрүүл сарвлаар ойлго. Агай цагаан сэнтийн шүүхийг эрүүл сарвлаар ойлго. Шүүх өдрийг санаж явах нь бидний дотор эзнээс эмээх үеийг хадгалдгийг эрүүл сарвлаар ойлго. Паулын үгийг үзээч. Учир нь хүн бүр мөөгч сайнигч юу үйлдэснийхээ төлөө биеэрээ хариугаа авахаар бид бүгдээрээ Христийн шүүх суудлын өмнө гарч ирэх ёстой. Иймээс бид эзнээс эмээх үеийг мэдж хүмүүсийг ятгадаг гэжээ. Эзнээс эмээх үе гэж юу вэ? Би хэлэх үү? Эзнээс эмээх үү гэдэг нь Бурханаас үхтлээ айх явдал биш юм. Бид ааваасаа үхтэл айдаг бол яаж түүнтэй ойр дотн харилцаа тогтоох вүлээ? Тийм үү? Жишээлбэл Мосе Израилийг Египтээс гаргахдаа тэднийг ууланд авчирч тэр үед Бурхан бууж ирдэг. Тэгээд Бурханыг бууж ирэхэд хүмүүс яг л Исая шиг юм болдог. Гэхдээ Исая Бурханаар цэвэрлэгдсэн учраас бурханлаг хүн байсан юм шүү. Харин тэр хүмүүс бурханлаг байгаагүй юм. Тэд Бурханаас зүгтдэг, тийм үү? Мосеч үүнд нь гутарсан. Мосе арайчтэй Бурхан та нарыг чөлөөлж энд авчирсан. Одоо тэгээд та нартай танилцах гэж байна. Тэр чинь та нарын аав штэ гэж боддог. Тэгээд бүү. Учир нь Бурхан та нарыг зөвхөн шалгахын тулд ирсэн. Тэгээд мөн түүнээс эмээх үн та нарт байж та нарыг нүгэл бүү үлдээсэ гэсэндээ ирсэн юм гэдэг юм. Тэгэхээр Бурхан та нарыг шалгахаар ирсэн тул бүү гэж хэлсэн сонин биш гэж үү? Юуг шалгах гэж? Түүнээс эмээх сэтгэл байгаа эсхийг Мосегийн үг хоорондоо зөрчилдөх мэт санагддаг. Гэхдээ үгүй. Мосе Бурханаас айх болгон эмээхийн ялгааг гаргаж өгсөн. Ямар ялгаатай гэж? Хүн Бурханаас нуух юмтай болоод л айдаг. Адам Бурханы үгнээс гарахдаа яагаад цэцэрлэгт Бурханы оршуугаас зогцсон гэж бодж байна? Айсандаа л тэр. Харин Бурханаас эмээдэг хүнд нуух юм байхгүй. Тэр Бурханаас холдохоос л айдаг. Тиймээс Бурханаас эмээхийг хамгийн энгийнээр Бурханаас холдохоос айх явдал гэж хэлж болно. Бурханаас эмээдэг хүн би энэ нүгэлд живчихгүй аятайхан тааруулаад хийгээд явж чадна гэж хэлдэг бай. Бурханаас эмээдэг хүн би энэ нүгэлд ойртхон бүү хэл нүднийхээ ч өмнө байлгахыг хүсэхгүй. Би Бурхантай л ойр дотн баймаар байна гэж хэлдэг. Миний яриг ойлгож байна уу? Тэгэхээр эзнээс эмээх үн Бурханыг бүхнээс бүгдээс дээгүр хүндэтгэж, үнэлж, цэнэж, дээдлэж, бишрэх явдал юм. Түүний хайрладгийг хайрлаж, түүний жигшдгийг жигшнэ гэсэн үг. Би та нарт нэг зүйл харуулъя. Би нэг удаа залбирч байлаа. 80-аад оны сүүлээр л дээ. Намайг өдөр бүр 2 цаг залбирдаг гэснийг манай Жеп мэднэ. Тэгээд өдөр бүр 2 цаг залбирна. Өдөр бүр 17-оос 19 цаг хүртэл. Өдөр бүр Тревор өдөр бүр залбирдаг ойлгов. Тэгсэн чинь номлохоор миний номлол ингээд л дон гэдэл ойдаг байсан. Брэндо ямар ч хүч. Тэгээд Бурхан минь яагаад энэ вэ гэдэл залбирлаа. Тэгэхлээр эзэн надад юу гэсэн гэж? Яагаад гэвэл чи нүглийг хүлээн зөвшөөрдөг гэсэн. Аймаар өөрийнхөө төдийгүй бусдын амьдрал байгаа нүглийг хүлээн зөвшөөрдөг. Тэгээд би Есүсийг чуулганы бодоод ертөнцийн эзнэр бөгөөд хаанаар тамжихдаа түүнд юу альдсныг уншгэлээ. Аав нь Есүст чи үнэн зөвийг хайрлаж гэж хэлсэн.
Чи үнэн зөвийг хайрлаж тэгснэ эзэн надад түр зогсоглээ. Тэгээд итгэж бүгдээрээ үнэн зөв тайртай. Гэхдээ энэ хангалтгүй. Чи үнэн зөвийг хайрлаж нүглийг жигсэн учраас чиний бурхан чамайг бусдаач нь дээгүр өргөсөн юм. Бурхан над чи хүчтэй тослогоо хүсч байвал би нүглийг жигшдэг шиг нүглийг жигш. Тэр цагт илүү хүчтэй тослогоотой болно гэсэн юм. Тэр үг миний амьдралыг орон гоор нь эргүүлсэн юм аа. Намайг өөрчилсөн. Иймээс л Иохан Баптисттэй эрх мэдэлтэй номлосон. Иймээс л Иесус бусад шиг номлоогүй. Иесус маш их эрх мэдэлтэй номлосон. Яагаад гэвэл тэд нүглийг жигшдэг байжээ. Исая Иесусыг юу гэлээ? Есийн хожуулаас нэгэн нахиа гарч үндэснээс нэгэн мөчөр жимсэн. Эзний сүнс, мэрэгэн ухааны ба ухаарлын сүнс, зөвлөгөөний ба хүч чадлын сүнс. Мэдлэгийн хийгээд эзнээс эмээхүйн сүнс түүн дээр оршин талн эзнээс эмээхүйд гэсэн байдаг. Бас Еврей 5 дугаар бүлэгт тэр эмээдэг байсан тул бурхан түүнийг сонссон гэдэг юм. Хүмүүс бурханд залбирдаг гэхдээ хүрдэг болов уу? Үнийг л мэдэх хэрэгтэй. Ариунаар эмээдэг хүн л бурханд сонсогддог. Миний яриг ойлгов уу? Надаас астраагүй үз. Эзнээс эмээхүй гэдэг нь хамгийн энгийнээр бид бурхныг дагах дуртай. Түүний үгийг чичрэн сонсдог. Түүнийг дуртаяа дагдаг байх юм. Тэр ч битээ ойлгохгүй байсан ч дагдаг байх юм. Ямар ч утгагүй байсан ч дагдаг байх. Хэцүү байсан ч дагдаг байх. Ашиггүй байсан ч дагдаг байх. Зүгээр л үгэнд нь орсондоо л дагдаг байх. Энэ бол эзнээс эмээх явдал юм. Тиймээс эзнээс эмээж байгаагийн баталгаа нь эзний үгэнд орох явдал юм. Энэ л эзнээс эмээхүйн баталгаа мөн. Паул Филиппи чуулганд юу гэж бичсэн гэж маш гайхалтай үг бичсэн. Үүнийг элч Паул бичсэн шүү. Гэхдээ Паул бичээсийн жинхэнэ зохиогч биш гэдгийг би танарт сануулмаар байна. Энэ нухта бурхны үг юм. Бурхан бидэнтэй ярьж байгаа юм. Тиймээс энэ үгийг бурхнаас сонсож байгаа мэт хүлээн ав. Иймээс хайртууд минь таныг хайрт гэж байгааг хараарай. Иймээс хайртууд минь та нар үргэлж дуулууртай байсныхаа адил зөвхөн намайг байхад ч биш. Харин эдгвэ байхгүй байхад минь бүр илүүгээр өөрсдийн авралыг айдас ба чичэрлэр гүйцээ. Айдас ба чичэрл нь таныг түүнийг харахгүй, түүний оршихуйг мэдрэхгүй үедээч үгэнд нь ороход хүргэдэг. Хүмүүс бурхны оршихуйг мэдрэхтэй. Бурхныг дагжхаад түүнийг байхгүй хагур нь дураараа дөргдөг юм. Тэд бурхнаас айдгүй. Гэхдээ бурхнаас эмээх эмээлтэл таныг дуулууртай байлгадаг. Энэ нь түүний оршихуй бараа сурггүй тасарчсан байсан ч ээлсэн цөлөг говь нутагт ганцаараа байсан ч түүн рүү тэмүүлэх хүч чинь болдог. Эзнээс эмээхүй нь маш чухал юм. Энэ нь шүүх сентийн суурь юм. Та эзнээс бат эмээдэг бол шүүх сентийг айх юмгүй даваад л гарна. Тэгэхээр бид нэгдүгээр хичээлээс болон энэ хичээлээс дараах зүйлийг сурлаа. Танд эзнээс эмээхгүй бурхны хайр гэсэн хос баг нь байхад та шүүх сентийн өмнө итгэл дүүрэн зогсноо. Энэ хоёрыг салгах боломжгүй. Учир нь бурхнаас эмээдгүй хүн бурхныг хайрлахгүй. Хүн толгойдоо ургуулan бодсон имижтэй дурладаг. Олон хүн Леброн Джеймсийг хайрладагч хизээч амьдрал дээр уулзаагүй байдаг. Гэтэл тэр хүн амьдрал дээр зурагтаар гардгаас тис өөр байвал яана. Тиймээс та Иесусээс эмээхгүй бол сентид суугаа Иесусээс тис өөр Иесусыг ургуулan бүтээж чадна. Ягаад гэвэл эзнээс эмээх хүн түүнийг таних мэдхий эхлэл юм. Харин дотн мэдэхгүй хүнээ яаж хайрлах вэ? Байхгүй хүнийг л хайрлахтай адил юм. Тиймээс Христийн шүүх сентийн өмнө бурхны хайрыг тээдэг, бурхнаас эмээдэг хүн л итгэл дүүрэн зогсож чадна. Та яахыг мэдэхгүй. Гэхдээ эзэн надад үүнийг дахиж заахыг хэлэх үед би бурхан минь баярлалаа гэж хэлсэн юм. Энэ номыг бичих үед энэ ном надад яаж нөлөөснийг би мэднэ. Надад энэ ном шиг нөлөөсөн ном гэж байхгүй. Тиймээс бүхнийг бэлтгэж дахин уншиж хянан тохиолдуулахдаа бид номдоо олон зүйлийг нэмж зармийг нь хассан. Энэ бүхэн надад маш их тус хүргэсэн. Амен. Амен. Эзнээс эмээх үе нь аюулгүй зүйл. Тиймээс сахиараа бурхныг дууд, бурхнаас гуй. Эзнээс яаж эмээх вэ? Эзнээс эмээх сүнсийг хэрхэн олох вэ? Есүс ааваас асуутыг үл ариун сүнсийг өгнө гэсэн. Ааваас эзнээс эмээх хүн ариун сүнсийг гуй. Амен. Бурхан өрөөг дараагийн хичээлээр уулзъя. Эзнээс эмээх хүн бидний суурь. Энэ суурь нь Есүсийн хэлснээр биднийг зам дээр минь байлгана. Харин бид түүний үгийг сагсан учраас шүүх өдөр Бурхны өмнө итгэлтэй зогсож чадна. Би амьдралдаа анх удаа эзнээс эмээх үгийг хэрхэн олж мэдсэнийг мэдхүү. Шинэ гэрээ уншиж байхдаа тэгээд нэг орой цуглаан дээр заарсан юм. Тэгтэл маргааш оройн нэг пастор босоод намайг 15 минут шүүмжиллээ. Би ч баггүй төвдлээ. Тэр маш том чуулган байсан юм. Тэгээд би тэр чуулганыг үймчглээ л гэж бодсон. Маргааш нь яваад эзэнт хандан
Бурхан минь, таны чуулганыг үе мөсөнд уучлаарай гэж хашгирсан. Гэхдээ би тэр үед Бурханы уурыг биш харин тайтгарлыг мэдэрсэн. Тэгээд би бас Бурханаас түүнээс имэх сэтгэлээр дүүргэхийг гуйсан юм аа. Хожим энэ ариун сүнсний нэг илрэл байсныг мэдсэн юм аа. Есүс Ааваас ариун сүнсийг гуй гэсэн бол эзнээс эмээх сүнсийг өгөх нь лавтай. Би тэр өдөр гуйсан учраас миний амьдралч өөрчлөгдсөн. Одоо би юмсыг эзнээс эмээх сэтгэлээр тэс өөрөөр хардаг болсон. Харин тэр чуулган одоо байхгүй болсныг та мэдв үү? Би нэг зүйл хэлье. Эзнээс эмээх үе нь мөнхөд тогтно. Энэ цэвэр. Тиймээс энэ 7 хоногон эхлүүлэхээс өмнө шинэ гэрээнд эзнээс эмээх талаар хэлсэн ишлэлүүдийг уншихыг ятгах байна. Есая 11-ийг уншаад Есүс эзнээс эмээх үед хичнээн хайртайг хар. Тэгээд таны амьдралд эзнээс эмээх ариун сүнсээ өгөхийг Бурханаас гуйгаарай.